Утасгүй сүлжээг зохион байгуулахаас өмнө сүлжээний үндсэн зарим ойлголт авах нь чухал байна. Зарим утасгүй сүлжээнд буцтай сүлжээнд ашигладаг тоног төхөөрөмжүүдийг ашигладаг. Бид үндсэн нийтлэг гэрийн сүлжээний тухай ашигладаг бүрэлдэхүүн эсрүүдийн тухай авч үзэх болно. Энэ ойлголтууд сүлжээнд гарсан асуудлыг шийдэхэд яг наз ихэд хэрэгтэй байдаг. Таны интернет холбоотыг интернет үйлчилгээ үзүүлэгч компани буюу ISP хангана. ISP нь тархам сүлжээ буюу Wide Area Network брэнд байдаг. WAN-ы үйлчилгээ олон хэрэглэгчид бүхий өргөн газар нутгийг хамарсан байдаг. Өнөөдрийн байдлаар ISP компаниуд DSL технологиг ашиглан телефон шугамаар эсвэл коаксиал оптик кабелээр дамжуулан нийтийн үйлчилгээг үзүүлж байна. Аль технологийн холболт холдсон хүн үйлчилгээнд холбогдох боломж хүссэн интернетийн хувьд үйлчилгээний багцаас шалтгаална. DSL эсвэл кабелийн холболтоор интернет үйлчилгээ авахад модемээр хаврагдсан таны гэрт аналог төхөө таны интернетийн төхөөрөмж рүү орж ирнэ. Модем нь таны компьютер тоглоомын төхөөрөмжтэй рүү аналог төхөө тоон төхөө болгон хувиргаж дамжуулах үүрэгтэй. Сүлжээний коннектор телефоны коннектортой төстэй болж өргөн байдаг. Модемоос компьютер руу шууд холбох нийтлэг байна. Нэг гаралтай модемд нэг л төхөөрөмж холбох боломжтой ба энэ гаралтыг олон порт бүхий замшигт төхөөрөмжтэй холбох боломжтой юм. Ингэснээр локал сүлжээ буюу LAN үүсгэх боломжтой. Замжлах төхөөрөмжөнд өөр янз бүрийн төхөөрөмжүүд холбох боломжтой болж ирнэ. Замжлах төхөөрөмж эдгээр төхөөрөмжүүдэд очих, ирэх интернетийн өгөгдлийн урсгалыг амжтай зохион байгуулж өгдөг зориулттай төхөөрөмж юм. Интернетийн порт байхгүй таблет, ухаалаг гаргац болно. Зарим зөөврийн компьютерүүд нь утасгүй LAN сүлжээнд холбогдсон ажиллах боломжтой байдаг. Утасгүй замжлагч төхөөрөмж модемс хэлсэн тоон төхөөг радио долгион руу хувиргана. Мөн радио төхөөг модем руу хувиргаж өгнө. Сүүлийн үеийн ихэнх замжлагч төхөөрөмжүүд утасгүй функцийг дэмждэг ба зарим рутерт модем болон олон портуудыг дэмжих функцүүд хамтдаа бэлтгэсэн байдаг.